боломжтой мандан бадраач ган тулгаан болцгоё. За Монгол уламжид өв соёл ёс заншлаар өрх айл болгон ариун гал боломжтой дахиж өөрсдөө сурцгаарай. За мэдээж байрны айлууд маань гал боломжтой дахилах хийхэд яаж хийх вэ? Одоо их дахилгыг тий өвчс үлээ чанаар их дахилгаа бид нар яаж хийх вэ гэвэл төрсөн нутгийнхаа оршихуутаар очиж хийж болно. Мөн дээрээс нь хээр гараад сайхан энэ тулга удаж аваад тулган дээр ариун гал боломжтой дахилах хийж болно. За өнөөдрийн байдлаар би төрсөн гэртээ ирээд манай ээж 80 гарсан. Тэгээд шар халдсан хоньны толгоогоор яг өвөг дээдсийнхээ ариун гал боломжон дээр одоо 5 өнгийн хадгаараа ороогоод бүтэн шард усган гарцаар одоо бүтэн одоо энэ нүгс үүд бид нар хийж байгаа ариун гал боломжуудыг бөглөөд сайхан арц шард усоор бүтэн ингээд бөглөж хийдэй. Тэгээд 80 гарсан хүний одоо галын дахилгыг шар халдсан хоньны толгойг бүтэн чанаар тэрүүгээрээ бэлэгдэж болгож галын дахилгыг хийдэг байгаа. За тэгвэл одоо би ингээд та нартаа зүгээр жишээ болгож энэхүү галын дахилгыг галаа дахиж сураарай гэж ингэж лайв хийж одоо үзүүлээд байгаа юм шүү. За мэдээж манай энэ галын багц байгаа 21 мянган төгрөгийн үнэтэй. За энэ галын багцсан дотроо одоо 99 гангаар домнож төөсөн одоо ариусгач ганг байгаа, арц байгаа. За ингээ энэ галын дахилгыг хийхдээ энд нарс мод ингээ 21 нарс модыг домсон байгаа. Нарс мод нас уртасхтэй. Тэгээ дом маягаар ингэж хийн. За ингээд 99 домыг домнож одоо 99 домыг домнож ариусгах байгаа ариун ганг одоо байгалийн ганг чинь өөрөө одоо байгалийнхаа энергиг өөрөө ариусгах цэвэрлдэг юм одоо ургамал байгаа. Тэгээд ариун гангыг ингээ атцаа гэсэн байгаа. За ингээд гангаа хийн. За дээрээс энд ингээд бид нар бүрд фумаас түүсэн их одоо гал боломжны дахилгын хомоодыг одоо морины сайхан тал газраас цэвэр газраас одоо тий бохор одоо янз бүрийн бохортой бааш хийдэг газраас түүгээгүй энэ маш чухал шүү хомоод бид нарыг тэгээд түүч ингэж хийсэн байгаа. За энэ хомоосоо ингэж домноод хийчихнэ. За ингээд одоо бүгдээрээ нөгөө өвчөөс үлийн бүтнээр нь хормоотой хийгээд ингээд хийнэ. Ариун гал боломжныхоо дахилгатай. За ингээд өвчөөс үлээ домоор хийгээ. За ингээд дээрээс нь одоо буян сайхан малынхаа огшин болсон шард усыг сайхан өргөл болгож өргөнө. Өргөл барьцуулгаж ингээд ариун гал боломжтойдоо хийж өгнө. За. За ингээд энэ доктор чинь ингээ өөрөө шат болсон байж байгаа юм. Юу доктор багцсан доктор ерөөсө галын бүх төрлийн юмнууд чинь ингээ хийгдсэн байж байгаа. За одоо ингээд бид нар эдийн таван тэнгэртэй зориулж бэлэгдэж одоо бүтэн заяатаа хурцтай явахын тулд энэ хүү торгоонуудыг ингээд таван хоргоо тавьсан байгаа. За эхлээд ариун гал боломжтой гал эрчмийг бэлэгдэж гал боломжныхоо бурханд гал боломжныхоо бурхандаа зориулаад энэ хүү улаан хоргоо өргөдөг байгаа. За байгаль хичээгээр хүндэтгэхэд ногоон хоргоо торгоогоо өргөдөг байгаа. За ажил үүс буян заяа маань тэгш дүүрэн байгаа. Буянаа хоргож шар хоргоо торгоогоо өргөдөг. Зам мөр маань ихэн цагаан сүгээр тэгш сайхан явгээ. Зорсон үс болгон маань ингээд цагаан хоргоо торгоогоо өргөд. За ингээд мөнх хөг тэнгэр эцгээ бэлэгдэж бүх хоргоо торгоогоо өргөнө. За ингээд таван мах хожоо бэлэгдээд хоргоо торгоогоо өргөн. За ингээд 13 үеэрээ гэж болно, 9 үеэрээ гэж болно. ертөнцийнхөө наран дэвэгдэж 9 үеэрээ одоо уяа тасалахгүй, утаа тасалахгүй, ариун эцэг ихийнхаа гал боломжийг би одоо манч цааш нь үе удмаараа түгээн дэлгэрүүлж явна. За утаа тасалахгүй гэхээр бүргэж мөнхийн энэ ариун гал боломжт нь ариун сайхан байж хоол хүнсээр илбэг галын төлөнд тасрахгүй явах нь. За тэгвэл дээрээс нь
Уяа тасрахгүй гэдэг нь ах トゥ амрах садан найз нөхөд орж ирж байгаа бүхэл хүмүүсүүдтэй хоолтой ундтай хоол сайн хийж ах トゥ амрах садангаа дайж сайж гадны хөлбөмбөгийн хүн ирэхэд хүртэл ингэдгийг үзүүлж хоол хүнсийг хоол дундаагаар дайж сайж ингэж явнаа гэдгийг ингэж хэлж байгаа юм. Тэгэхээр орсон гарсандаа эдээ ундаатайгаа ийм сайхан урдаа тасрахгүй уяа тасрахгүй авч явнаа гэдгээ бэлэгдэн өргөж байгаа юм. За ингээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлсэн жишээ нь цэгмэд аатай норон сүрэн ээжтэй одоо нохоо жилтэй гიშг жаргал охин нь энэ хүү ариун гал голомтны дахилгаан хүндэтгэн хийж байна гэд та ариун гал голомтондоо 3-5 мөргөж одоо бүтэн заяатай дээл хуцаа өмсөөд ариун гал голомтны дахилгыг хийгээ. За эхнэр хүнч гал голомтыг дахин эр хүнч ариун гал голомтоо дахин эр хүн гал гიშчмтэй эхнэр хүн галыг манагч хувь заяатай учраас аль аль нь ариун гал голомтныхоо дахилгыг хийж болно. За эхнэр хүнч дахин эр хүнч дахидаг юм уламжид Монгол өв соёл ёс заншилтын маань та бүхэн маань бүгд түгээн дэлгэрүүлээрэй гэж хүсэж байна. За гал голомтыг дахиснараа өрх айл яг яадын. Өрх айлын одоо амьдрал ахуй сайжрна, эрүүл мэнд сайжрна, эдийн засаг сайжрна, гал голомтонд орсон сэв одоо бузар бүхэн ариусдаг. За ялангуяа ариун гал голомт яагаад сэвтчээдин гэхээр арх дарал суухад ариун гал голомт нь сэвтэр орж идэг. Одоо амтны аймаг тасдах, амтын хүнтэй гэрэлдэж, хараа домын зан үйлдийг одоо өөр хүн амтынхаа айлын эхнэр нөхөр хоёр явуулдах, бүхсний бузар, тэргүүлийн бузар, архины бузар одоо тий байгаль дэлхийн оршихуйтайгаа буруу харьцах одоо өөр энергийн оршихуйг, лосын оршихуйг одоо хэлгнүүлэх одоо буруу юм хийх, байгальтай хог хаях, арх дарал суух, байгалийн ус ундрахтай хүндэтгэхүйс харьцах, алт эрдэнэсийн ухад бөнгөж, өг ахын хуулиараа аргалж бариаггүй тохиолдолд ингээд ариун гал голомт чинь ингээд сэвтчээдэг. За энэ ариун гал голомтын энэ дахилгааг хүн өөрийнхөө буруу юм хийсэн зүйлс болгоно өнөөдөр ариусч илэрхийлсэн юм. За яагаад тулга гурван бүслүүртэй байт юм бэ гэхээр ээж аав гэдэг хүн бол өөрсдөө гал эрчимтэй гал голомттой тэр гал голомтноос бид нар өөрсдөө бие хүн болтоо хооллож унтаж тэр хүмүүсүүдийн одоо эцгийн 55 цагаан эс буюу бид нарын одоо ясан энерги биднэрт явж идэг эхийн 44 одоо цуснаас бид нар бүрэлдэж энэ махан бие 99% бүтчээдэг 1% нь бид нарын дотоод амьсгал буюу сүнслэг оршичээдэг. За тэгэхээр бид нарт эцэг эхийн хийсэн буруу зөрүү алдаа буюу үүдийн үр буруу зөрүү юм нь үр хүүхдийг дамжиж гал голомтын сэвтэж ядаг гал голомтоор дамжиж идэг. Тэгэхээр удам дамжаад үр хүүхдэнд дорд явж идэг өвчин садгүй үр хайлт байдаг тийм. Энэ чинь энэ ариун гал голомттой холбоотой байлаа. Хичнээн өөрсдөө хичээв эцэг ихэн ариун гал голомтынхоо сэвийг ариусгаж гал голомтоо өөрсдөө дахиж өөрсдөө хийсэн одоо алдаа эмдэл үүдийн үрийнхээ бүх юмыг ариусгах чадахгүй бол үр хүүхднийх нь ариун гал голомт цаашаа дамжиж үр хүүхдийнх нь ажил үйлдвэрлэхгүй эрүүл мэнд эд баялаг бас давхар болж байгаа. За байгаль дэлхийдээ бид нар гал эрчим энергитэй холбоотой байгалийн гал эрчим энергиээр бид нар энэ ариун галыг одоо мотор нүүрсээр нь байгалийн одоо эд баялагаар бид нар өөрсдөө дулаацуулж идэг ариун гал голомтоор хоол хүнсэндээ хэрэгжилж идэг байгалийн гал эрчим энергиээр бид нар өнөөдөр цахилгаан өгсгөрүүдийг тавьж одоо эрчим энерги гаргаж идэг байгалийн эрчим энергиээр бид нар одоо байгалийн гал эрчим энергиээр бид нар итгэж идэг бид нарын бие махбод бийж идэг алтан нарнаас гал эрчим энергийг авч идэг. За ийм учраас бид нар байгалаас хамааралтай гал эрчим энерги байгальтайгаа буруу харьцсан байх юм бол тэр буруу эрчим энергиуд нь бид нарыг өнөөдөр ингэж ариун гал голомтыг чинь бас барьж одоо эд баялаг эрүүл мэндийг бас барьж байгаа. За бусдад буруу юм хийх, бусдад муу санах, бусдаа хэрүүлэх, бусдад очиж өөр янз бүрийн ид шидтэнгээр дом зан үүдийг хийх, өөрөө хийх энэ үүдийн өрөөд чинь бусдын амьдралд атаарах, чөлөөрөх, бусдыг муулах бүх юмнууд чинь ариун гал голомтыг чинь бас сэвтээж идэв юм аа. Ийм учраас та бүхэн ариун гал голомтоо дахиач өөрсдөө хийсэн алдааг өөрсдөө ариусаад ариун гал голомтоо дахиад хоёр алгаар дэлгээд бүтэн заяатай дээр хуцаа өмсөж гал эрчим энерги ингээд
гал руугаа сайхан хараа сэтгэлийн гал, нүдний гал, итгэлийн гал энэ 3 гал хэрчмээ итгэжүүлээч. Эн чинь сүнс сүл хямар гурвчрал сэржээд юм аа. Нүдэндээ гатаа, нүүрэндээ цогтоо ажил үс чинь дэлгэрч яваасаа, ариун гал голомтойхоо сэвийг ариусгаж яваасаа гэж уриалаад байгаа гэр орны чинь одоо эрчим минерийг одоо гэрээ чинь эрчим минерийг буюу оршихуй буюу гэрийг сахиус гэж үүдэг тэр бүх зүйлс чинь ариусч яадаг. Ариун гал голомтой бид нар дахиж ариун гал голомтой ариусгахгүй болоод гэрийн эрчим минерг нь өөр орон зайны өөр одоо хий битүүд ирж суугаад гэр орондоо харьдгүй, ариг дар суудаг, гэрээс гадуурх явдаг, хэргүүл тэмцэл энэ бүх зүйлс чинь бас энэ зүйлсээс гарч идэв юм аа. Ийм учраас удамжид өвс үед ёс заншлаар өвгдээсүүд маань жилдээ 3 удаа ариун гал голомтныхоос сэвийг аргаж намар цаат одоо 9-10 сартыг дэлгэр сайхан одоо байгалийнхаа эрчим энергээр бүх жимс ногоо үр тарианууд бүрэн боловсон үед буян гიშгээ дадан дуудаж ариун гал голомтныхоо ариусгалыг бий болгож буян заягаа дуудаж гал голомтоо дахт юм аа. За бүтүүний өдөр одоо тэ өөр жилийнхаа одоо сэвийг ариусгаж ариун гал голомтоо дахдаг. Ханш нэгдгээр 5 сар 6 сар ариун гал голомтоо дахт юм аа. За ингээд ер нь бол та жилдээ 2-3 удаа энэ өчиг сүүлдээ орсон их тархихыг хийх юм бол таны ариун гал голомт чинь ариус ажил үс чинь сайхан дэлгэрч ертөнцийн гоо наран дэвэгдэж 9 үеэрээ та нар маань уламжил өв соёлоо дагаж жаргаж явнаа. За мөн дээрээс нь та бүхнийг ингээ ариун гал голомтоо дахиж сураарай гэж уриалал хийгээ та бүхэндээ ингээ байнгын дахилтын таваар ингээ чадлаараа бичлэг хийж оруулж байгаа. За тэгээ манай гадын багцсан дотроо ийм гал боломжтой ингээд тавьж байгаа. Хамгийн сүүлд нь ингээд нөгөө бүгдөө энэхүү сайхан арцыг хийж ариусгадаг байгаа. За ингээд сайхан ариун сайхан арцаараа ариусгахлынхаа сайхан энэ арцыг хийгээ ариусгах. За мөн дээрээс нь энэ ариун будаагаа сүүтэйгээ битээд дараа нь ажил үсээ даатгаж одоо байгаль дэлхийдээ гадаагаар зөрөглөө өргөн. За эрэгтэй хүн ариун гал голомтыг дахихдаа одоо буян цайхан малынхаа огшин болсон нэрмэл архаар гал голомтоо дээрээ хийж одоо гал дээрээ одоо гал чимийг бүр улам итгэжүүл мандан бадрааж ингэж сархтыг хийдэг байгаа. За эхнэр хүн бол ариун гал голомтыг дахих дээр ямар ч сархад ариун гал голомт руу хийдгүү. Тэрнийхөө оронд гадаа гаргаад өргөл ярьцууд нь өргөдөг юм сайхан боломжит өв соёл ёс заншилтай байлээ. За ингээд та бүхэн маань бүгдөө гал голомтоо дахиж сураарай. Тэгээ гал эрчмийнхаа галаараа сайхан өөрийнхөө нүднийхаа, сэтгэлийнхаа, энергийн сайхан гоо өнөр та нар оршихугаараа өөрсдийгөө гэр бүлээрээ өөрсдөө ариусгаж гэр орногоо ариун байлгаарай. За ингээд өнөөдөр гიშиг жаргал би та бүхэндээ төрсөн нутгийнхаа уул усны эздэдээ мөн уучлаарай. Дээрээс нь хүндэтгэл эцэг ихтэй үзүүлж байгаа юм шиг хүндэтгэлийг үзүүлж ингэж оршихундаа цайныхаа дээжийг чанж цайгаан чанж цайныхаа дээжийг өргөж ингэж хүндэтгэл үзүүлсэн чинь баярлаад өнөөдөр ингээд зөөлөн ингээ гоё хур бороогоо бас хайруулчих. Мөн дээрээс нь манай ээж 80 гарсан учраас бид нар өглөө ариун гал голомтныхоо дахилгыг хийсэн. Шар халзан хоньны бүтэн толгоогоор ариун гал голомтыг дахилгыг 80 гарсан хүн хийх юм аа. За ингээд ээжийн аавынхаа гал голомтон дээр ирж ариун гал голомтны дахилгыг хийсэн. Дараа нь та нартай 80 гарсан хүнийг шар халзан хоньны толгоогоор яаж галын ариун дахилгыг хийдгийг хийж зайлж оруулнаа. За мэдээж 80 наснаас доош ямар ч өрх айл болоод өвчс сүлээрээ их дахилгаа хийж болно. За ингээд гал голомт том мандан бадрааж ган тулган бүхэлцгөөё. Сансан зорсон сайн нүс болгон дүүрэн сайхан дэлгэрч явгээ. Дүүрэн сайхан нүдний чин гал сэтгэлийн чин гал итгэлийн чин гал мандан бадарч галтаа цогтоо ажил үсэн дэлгэрч Монголын маань ард түмэн маань хямартай өрх айл болгоных нь эдийн засаг сайжирч өрх айл болгон эрүүл сайхан байж бие биендээ хүндэтгэлийг үзүүлж Монгол уламжид өв соёлоо өргөж авч дээдэж яваарэ. За ингээд Монголын маань төрийн маань гал голомт өргөж мандан бадарч Монгол улс үеийн үед үрийн үрд уламжид өв соёлын дэлгэрч Монгол төр оршихуй үрийн үрд үеийн үед мандан бадарч явах болтугай. За ингээд талархъя.